Энд бол ерөнхийдөө дандаа халаа адуу. За тэгээ бас англи адуу гэл янз бүрийн ладуунууд байна үйлдвэрээ. Одоо ер нь голцоо бидний ашиглаж байгаа нь бол халаа адуу. Энэ нөгөө манай уралдаад идэг хурдан бор бүч юм байна да. Одоо юуны ойрын зай уралдаанд бол 2 жил дараалал 5 км төрүүлчихсэн. Тий. Одоо 12 настай. Тэгээд халаа адуу яг сэрвэний өндөр метр 50 байдаг. Богино зай уралдаанд бол сэрвэний өндөрийг метр 50-аар хэмжиж уралдуулдаг. Энэ жил энэ төрүүлээд тэнд байгаа сартаа хармаар 3 км-т төрүүлсэн. Зөв. Манай унжээс хүүхэд нөгөө хүмүүс рүү ханарахт нь аваач шанаар штиктэд тэгээд одоо морины толгой төрсөн гэдэг утгаараа төрүүгээ тусдуулсан. За халаа адуу бол ерөнхийдөө яг иймэрхүү галбар хийцтэй өндөр биеийн бүтцгээ юм байх уу? Тий, ерөнхийд нь одоо энэ манайхны одоо хэлдгээр нөгөө 1-р үе буюу 50-та адуур хуул гэж би бол хэлэндээ. Тэгэхээр ерөнхийдөө цэвэр англи азраг жиж одоо хоёрын дундаас гарсан гэж ойлгох уу? За яг хөө зарим нь бол яг цэвэр азраг халаа хоёрын галаас гарч байгаа. Зарим нь бол ерөнхийдөө нэг ийм халаанууд хоорондоо бас үржүүлэг хийхэд бол бас нэг иймэрхүү гарч байгаа. Одоо жишээлбэл энэ бол бас ингээд дааг байж гин. Тэгээд ирэх жилийн шүтлэн. Тэгээд бид нар бол яг нөгөө Монгол аргаараа бас сарваа багтан жоохон унжидлээд ам хамрыг мэдүүлээд хэд сайхан хөлрөгөө тавьчихдаг болохоор би хаана ирт задраад сайхан болчихдээ. Тэгээд шүтлэнгээс нь зөөлөн тэгэл тоглолт моолтонд оруулсан да. За энэ сартаа харморны хувьд ямар удамтай мөр байна? Энэ морины хувьд гэх юм бол бас ерөөхдөө яг манай тоглолтод л ордог байж байгаа. Ордог байж байгаа. Яг хөө тэгээд нөгөө тоглолтонд одоо ч гэсэн орно л та. Хөл гар гайгүй бас ингээд боломжийн морьдоо бол сайхан хөнгөрүүлж бэлтэж байгаа тэгэхэд уралдаан. Уус энэ уралдаан дүрм журм тодорхой юм учраас энэ бол тоглолтын хажуугаар бас уралдаад байна. Тийм, үндсэн яг халаа ладуул та. Энэ халаа адуу уралдаж явах үед бол бас уралдаж исэн адуу. Тэгээд одоо бол нөгөө жоохон өсөөд би хаан томорчод бол тухайн үедээ бас их хурдан байжгаад замаас гардаг болцсон. Тэгээд нөгөө хүмүүс дийлхээ болцсон байсан. Тэгээд одоо ерөөхдөө манайх аваад тэгээд тэр зам маань бол засагдаад одоо бол яг жилдээ ганц нэг удаа богино зай уралдаанд бол боргүй энэ хоёрыг бол оруулдаг.